Дулааны 5 дугаар цахилгаан станц төсөл. Дулааны 5 дугаар цахилгаан станцын төслийг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд 300 МВт-ийн цахилгаан эрчим хүч, 340 гигакалори цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцоолсон. Дулааны 5 дугаар цахилгаан станц нь нийслэлийн 5 шар 21 дугаар хороолол, Хилчин хотхон, Баян хошуу 3 4 дугаар хороолол, 1 дугаар хорооллыг дулаанаар хангах төлөвлөгөөтэй. Төслийг 2025-аас 2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Станц ашиглалтанд орсноор гэр хорооллын 51 мянган яндан буурч, үүний цаана агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл өндөр байхаас гадна төслийн хүрээнд 800 мм-ийн голчтой хос шугамар дулаан түгэх төлөвлөлттэй. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр тогтвортой өсөж үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжийн эрэлт хоорондын зөрүү нэмэгцээр байгаа учраас Дулааны 5 дугаар цахилгаан станц төслийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа билээ.